Сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт. Сайн байна уу? Сайн байна. Ган тулга. Бэлэг баяр. За. Би өөрийгөө эхлээд танилцуулах хий. За, миний нэр Ган тулга, сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч байгаа. Сэтгцийн эмч мэргэжилтэй гэсэн үг. Тэгээ өнөөдөр өөртөө чинь анх удаа уулзж байгаа болохоор танилцаад магадгүй энд ирэх болсон шалтгааны талаар танилцаж мэдэж аваадахыг гэж бодож байна. За, тэгэхээр хэний хэм бэлээ? Батбаярын бэлэг баяр. Бэлэг баяр. Нас нь хэд юм бол? 30. За, мэргэжил нь юу бол? Гадаад харилцаа. Англи хэлний багш орчуулагч. Гадаад харилцааны мэргэжилтэй. Одоо мэргэжлэрээ ажиллах уу? Одоо эфирийн найруулагч. За, ам бол хэд юм бол? Хоёлаа. Хоёлаа. Ийшдэг. Ээждэг амт. Эцэг гэхээс хэдүүлээ юм бол? 2 би том нь болсон. Айлын том Болцсон тийм. Гэхдээ баг ганцаараа дөө. баг ганцаар. Тэгэлтэй ойлгохгүй. За, надад хандах болсон магадгүй шалтгаан өнөөдрийн уулзалтанд ирж байгаа зорилго нь юу юм бэ? Өөрийгөө илүү таньж мэдэх юм болов. Өөрийгөө таньж мэдэх. Тийм. Би ер нь баг амьдралын гол зорилго тэр юм шүү л эсвэл бодод байгаа шүү дээ. Тэгж үзээд байна. Тийм. За, магадгүй энэ өөрийгөө таньж мэдэх гэдгийг юу гэж ойлгож байгаа юм бол өөрийн чинь хувьд. Миний хувьд би ягаад ийм юм үйлдэл гаргахтیں۔ Ингэж мэдэртیں۔ Ингэж ийм үйл бодолтой юм. Тэгээ хариуд нь ягаад ийм үйлдэл гаргахтیں۔ Бас зарим үед ягаас өөрийгөө барьдгүй юм ч юм уу те. Эсвэл ингээд ягаад тэгж боддیں۔ Бодолтой тэгж зовдیں۔ Шаналдیں ингээл. Тэрийг л баг таньж мэдэх гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэл ер нь хүмүүсийн бичиж барьсан ч юм уу, ном ч юм уу юу ч байдیں۔ Бичлэг үзэнгүүт амьдралын гол утга учирлыг түүнд л байдаг даахгүй. Би тэрэндээ ч өөрөө итгэмээргүй байгаа. Тэгээ өөрийн бичлэг юм болоо гэд тэгэл бодоод авах тусам л яг л одоо тийм л юм болов уу гэж бодоод шүү дээ. Тэгэл яг нэг юм ингээл за би ийм их юм шиг нэгнгүүт л үгүй. Шал нэг өөр юм гарч ирэл. Тэ нэг амьдралын өөр юм тохиолдонгууд яг. Би бас яг миний өөр юм бодож ирсэн ч хүн биш юм шиг байна гэж бодлоо. Өөрийгөө олж мэдэх, за өөрийн мэдрэмж бодол гэдэг нь шүү дээ. Тэ. Энэн дээр ер нь хизэнээс одоо анхаарч буюу за энэ зүйлийг чи илүүтэй онцолж хардаг болж эхэлсэн. Магадгүй хідэн наснаас эсвэл магадгүй ямар үйл явдлын дараагаас Тэ. 15 оноос за 16 оноос юм уу? Гэтэ би яг 15 гэсэн мэт. Би 15 он их сургуулаа төгсөөд тэгээ би тухайн үед Улаанбаатарыг яг муугар хэлэхэд яг одооний манай үеийн ч болон ингээд доотлын үеийн хүүхдүүд чиг үзий ядаад Улаанбаатарыг. Эсвэл эндээс л ямаар ингээд би Канада руу амьдрахаар юу явсан сураад чинь ажил хийгээд. Тийш очих юм бол миний ингээд асуудал шийдэгдээд би ингээд те аз жаргалтай болно гэж бодоод. Тэгээ очсон чинь бүр улам бүр дордоод ганцаардаад. Тэгээд баг жилжингээ баг те арх ууж муугаад тэгээ бас донтоод ихэндээ. Тэгээд яг амиа болох гэж бол оролдоогүй. Гэхдээ бодлууд бол маш хүчтэй орж идэг болсон байсан. Хурдны зам амарч гэсэн ингээд те алхаж явахдаа ер нь баян тэрээр алхаал ингээл өрөөддөг болцсон байсан гэх юм уу. Тэгэл за ингээл иш өгсрэлгээс мөрүүлчүүл ингээл би ингээд зоохгүй гэл те. Тэгээд яг тэгэл ээж авдаа хэлээл тэгэл буцаж ирэхээр болоод тэгэл яг бодсон л та би ер нь яа ингэж үгэл. Би ч ууган те миний мөрөөдсөн юм биш байсан юм уу гэл. Тухайчсан би сэтгэл зүйчтэй байсан. Тэгэл сэтгэл зүйч маань болохоор тухайн сэтгэл зүйч наваа ингээ ганцаардахгүй тулд уулздаг байсан юм билээ. Тэр үед дараа нь ойлгосон. ганцаардуулахгүй тул. Тэгээ ганцаардуулахгүй тул. Угаасаа би ч тэгэхэд ганцаархна Монгол юм жижигхэн хотод. Тэгээ дийлэх Азиуд дандаа хятадууд. Тэгэл бусдаа Азиуд ч болсон Монгол хүмүүстэй нийлдэг юм билээ шүү дээ яаж утсан. Тэгэл би нэг юм Аз шар хүн биш юм сонио. Холцтой ч юм шиг мэдхгүй. Тэгэл аймаа ганцаарцараа гал. Тэгэл дараа нь яг ирээл ойлгосон доо.
Бас тэг хүн чинь ирэхээр яг ингээд юу болчих вэ гэж тунгаж бод штэ. Тэгэл бодсон чинь тэгэл ихс тэгэл би юу яагаад юм бэ гэл юунаас л жоо. Бодож эхэлсэн гэдэг нь штэ. Тэр нь одоо өнөөдрийн сэдвийн талаар бодож эхэлсэн гэсэн үг. Тий. Тэгэл яагаад би ингэж үү? Яг Улаанбаатар явах үзий ядах болов? Тэг амьдралынхаа нөхцөлийг үзий ядах болов гэл би үнэхээр зовсон юм уу? Миний зовлон яг зовлон мөн үү гэл тий. Одоо Монгол улсаас Канада руу явхад Улаанбаатарыг үзий ядсан гэж штэ. Тэгээд энд амьдрах одоо танаа үеийнхний хувьд төвхтэй санагдсан гэдэг. Жишээ нь ямар үйл явдлууд магадгүй ямар нөхцлөөс болоод чамд ийм бодлууд илүүтэй төрдөг болж эхэлсэн. Бүр хүүхдтэй байхын л ихсэн л дээ. Яг үндэ бол чорлоор хідэн наснаас сансарлуу нүсэн гэдэг чинь 1 2 дугаар ангис юм уу? Миний өөр дээр ангид Чингэлтэйгийн талбайн тэр нэг амьддаг байсан юм. Тэрийг сансанд юм. Тэгээд сансарлуу нүсэн. Тэгээд тухайн сансрыг яг те сансарт амьдарч исэн хүмүүс мэдэх юм бол тэр бол зөв муугар хэлэхэд бол новшин газар байсан. Манай эмээ хүртэл дээрмддэг те. Тэлэн ч бол эрэгтэй эмэгтэй хөшин залуугүй л дээрмдүүлээл те. Өдрөө болгон л арга ингээл төгшүүртэй ингээл за өнөөдөр ингээ бас хин гарч ирж наваа ингээ дээрлэх юм болж юм те. Тэгж бүр арга нэг 5 6 жил бол тэгж амьдэрсэн. 8 жил ч юм уу. Тэрнээс л ихсэн. Тэгэл ингээл тухайн үед би өөрөө мэдэхгүй шүү дээ. Наад те яаж нөлөөлж байгааг нь. Тэгэл их сургуульд ороод тэгээ их сургуульд болохоор би яг ингээд арай нэг өөрөөр ингээд бодоол тэгээ байга автобусаар ингээд сургууль руу яваал. Тэгэл машин замыг бодоол тэгээ хүмүүс яа ингэж машин ярьдаг ингээл. Автобусны жолооч яагаад ингээд огцсон тоормос л тийм. Яагаад нэс танх мамих тэгээ сороод байгаа машин барьж хатаа гэл. Бидний боддгүй юм уу гэл. Тэгэл нөгөө мэдээгээр нь те тэгэл дандаа улс төрийн бла 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 76 те тавилга гэл дандаа сүрсүргийн морж ирээл. Тэг би бас одоо англи хэлтэй байсан учраас тэр нь бас сөргөөр нөлөөлөд гадаадын контент амар их үздэг болоод Монголын юм шууд үгүйсгэлтэй. Монгол л зайлтгэлтэй. Тэг гадаадын юм үзээдсэн чинь хамаагүй гоё те хамаагүй юм нээлттэй чөлөөтэй. Яг л миний л өстой байх ёстой газар гэл. Тэгж боцоор нь байгаад их сургуулаа төгсөөд одоо нэг 4 5 жил хангалттай бодоод тэгээ шууд шийдвэр гаргаад заа явах хэрэгтэй юм байна. Ярин дундаас ч юм гарч ирж штэ. За тэр нөгөө нэг имээд дээрэмдүүлсэн, имийг дээрэмдсэн. Тий. Одоо тэр яг бодтой үйл явдал бол тэр нь яг ямар үйл явдал болоод чамд тухайн үед яг ямар мэдрэмж, ямар бодол төрсөн юм бэ? Яг юу болсон бэ гэсэн чинь имээ ингээд орц руу ороод дээшээ ингээд 4 давхрт амьдэрдэг байхгүй. Дээшээ гарчсан чинь нэг нөхөр ингээд таараад тэгснэ шууд имээ тухай алтан эм хтэйс байхгүй. Тэгээ шууд л имээгийн ярьж байгаа болохоор өшөлж унгаагаал эмийг ингээд шууд маа суг чихэн чихэн ингээд салцсан. Урагдаад. Тэгэл за имээг ингэж байгаа юм чинь тэг хин ч энд ингээд аюулгүй байж чадахгүй юм байна. Тэгэл амар аюулгүй мэдрэмж авсан юм уу? Тэгэхээр чи нэг гэсэндээ аюулгүй гэдгийн цаана айж балмагдсан эсвэл санаа зовсон бодол мэдрэмж төрсөн юм. Тэгсэн. Тий. Тухайн үеэс хойш чамд одоо ингээд түрэн яриан дундаас ингээд нийгмийг те улс төр за ингээд жолоо барьж байгаа жолоочийг хүртэл ингээд тий. Одоо ч бодогдол юм шүү дээ. Чамд одоо яг энэ явхад хүргэсэн зүйлүүдийн хамгийн гол цааталт нь ямар мэдрэмж байгаад байгаа болохоор чи Канада руу явахыг одоо хүсэж мөрөөдөж магадгүй Монголоос өөр газарт байх тухай илүүтэй боддог болсон. Мэдрэмж рүү. Тийм эрх чөлөө, тийм хүндэтгэл юм уу? Тий. Тэгэл тийшөө тэнцээ очингуудаа ядчил ингэ найрсаг юм байна гэж шууд эхэлж байгаа юм ч тий. Машиныхаа дүрмийг ингэ тий ягшлан дагдсан байна. Дээр мээрэн баг тий хүмүүс нээлттэй хин ч очиод англид ямар ч хүн очиод ингэ лөө хастгаа юм дээр ингэ тийм бодолтой байсан. Тий. Тэгвэл яагаад энэ нь өөрчлөгдсөн бэ? Тэгээ очиод тэгээл эхний 4 5 сар гоё байж байгаа л за өстой энэ ч амьдж болох юм байна гэж бодвол тэгээд улирал дуусаад амралтаараа ч хүртэл буцаж ирэхгүй тэнцэнэ ажиллаж үлдчих юм л тэл
Тэгээд яг эндээс нэг юм асуумаар байд юм аа. Тэ танаас ч юм уу. Яад вэ гэсэн чинь 5 6 7 сар өнгөрөөд тэгэхэд бол амьдрал гоёсохгүй. Өдөр болго ажилдаа яваал тэ. 100 мунч болсон аим нар мартай би тэгэл таслуулгын наач сайн ингээл дуу хаамар ундаг байсан. Тэгэл дуу гэж сонсвол. Тэгэл яг ингээл явж исэн чинь нэг өдөр яг дуугаа унаал би яг ямар дуу сонсчихснаа ч аюу сайн мэд. Яг ингээл дуу сонсч гинт ингээл аз жаргал шууд маа гэж шууд алга болсон. Тэр шууд ингээл би өөрөө шиг ингээд тайлбарлаж чадахгүй байл мэдрэмжийнхээ хувьд болохоор ингээд тэр гоё мэдрэмж шууд унтарцсан байхгүй. Тэг нэг л юм тохгүй болж эхэллээ. Тэг юу вэ гээл те. За би ч удаа харих хэрэгтэй л үү те ингээд тооёхоо байр руу харьсан чинь миний гэр биш мэн шууд эхэлж байгаа байхгүй. Тэгэл тэрнээс хойш ингээл сэн анзаарч байгаагүй юмнууд анзаарч эхлэв. Энэ хүмүүс ч юу надтай юм худлаа юм найрс хандт юм биш тэгэл. Цаавар ингээм амар юм гадуурхалт явд юм байна гэдгийг бас анзаарч эхлэв. Ялангуяа ажлын байран дээр. Тэгэл яг би нөгөө галтгоонд ажилласан байхгүй. Тэгэл ер нь барууны галтгооч нь айгүй тийм зэрлэг газар. Тэгэл намаач дайр нэргүү дээрлэвэл те гадуурч матуурхал. Тэр мөр нөлөөлөл. Тэгж би тэрийг баг багаар анзаарч явж байгаа. Тэ ингээ би яг ингээ найз яг Канад найз нар байсан нөхлөөр байгаагүй. Яг хоо дандаа нөгөө нэг адилхан гадаад хүмүүстэйгээ найзлдаг. Тэ нөгөөдөл нь ч гэсэн ингээ над чиг ингээ ийм юу хүндээ ийм цөөхүлээ ирсэн ч юм уу тийм орноос одоо ийм цөөхөн хүн амт орноос ирсэн хүмүүс байгаагүй. Дандаа Хятад, Солонгос, Япон, Нигер гэлтэй амар олуулаа. Тэг бүгдээр ингээ яг ингээ бүлэг болоод ингээ байгаад байгаа хөөх. Би тэрийг анзаараад миний бүлэг тэг надад юм байгаа шинж байхгүй. Тэгэл би хятадуудыг амар их хатаардаг байсан. 50,000 хоттой тийм жижигхэн газар 5,000 л байж байгаа байхгүй. Тэгэл харангуут ингээл амар уур хэл. Бүр ингээд би бүр яг тэр уураа бол амар сайн санд. Тэр уурнаас олж ингээд юм хумж ивдэлж эхэлж сургууль дээр. Тэнийг одоо ярих зүгээр л үү. Тэгэл яа бохомдал. Тий. Бис яг хариулсан уу? Би ярин бурж байгаа хадуурч. Зүгээр. Аха. Одоо би энэ сая ярьсан ярианаас чинь хойлоо Монголд байхад бас аюулгүй байдал тий хүндэтгэлгүй байдлыг мэдрээдсэн. За Канадад ч гэсэн очсны дараа тодорхой хэсэг хугацааны дараа хүмүүс чамд худлаа хандж байгаа. Галтгоонд бас чамаад хүндэтгэлгүй тий хүч төрсэн байдлыг мэдрээд эхэлсэн байна. Тэгэхээр нөгөө Монголд байх, Канад байх хоёр нэг гэсэндээ ялгаагүй байсан гэсэн үг. За тэр нь зөв тийм хэлж болно да. Ялгаагүй гэхээс илүү би нөгөө Монголд яг зүгээр яг одоо хүн чинь нөгөө байгаа юм алдчихаа дараа нь ойлгохдаг гэдэг нь шүү дээ. Яг тийм хүн болсон байхгүй. Яг миний хувьд бол яг хүндэтгэлгүй нэг нөлөөлөг үлдээ. Би зүгээр л амар гэр орно найзуудтай санаж юм гэсэн. Одоо нөгөө нийгмийн community гэдэг шиг тийм миний ингэ нийгэм гэсэн чи яг Канад юус байхгүй. Тэгэл тэр л байсан юм бэлээ. Ганцаарцсан. Амар ганцаарцсан тийм. Тэр хүндэтгэл аюулгүй байдлаас үлдээ бүр ингэ те хамаагүй юу ч болж юм шүү тийм. Тэг би буцаа ирсэн чинь л яг ойлголоо. Дахиж Улаанбаатар өөр нүдээр хараад вау. Тийм. Буцаж ирэхдээ ч биш л те би яг буцаж ирэхээс өмнө 2-7 хоног ирсэн юм аа. Тэр яг амар нөлөөлөө хийсэн. Тэгээд найз нөхдөд харсч ингээл аим гоё нэг юм тэг гэр бүлтэй ч юм шиг тийм хүмүүс байдаг тийм гоё мэдрэмжтэй. Би ирсэн чинь ингээл аим гоё дааш босч явах хэрэгтэй гэл. Тэнд юу бас юуж байхгүй тийм. Хөдөө нэг юм амар саарл юм шавартай бат. Улаанбаатараас ч муухай замтай. Тийм. Тэр биеийн тул анзаарал воо гэл. Анзаарч эхэлсэн. Тийм анзаарч эхэлсэн. Одоо нөгөө одоо юу хүндээ нөгөө англиар болохоор ингээд нөгөө илүү ногоон одоо зүрхтэй газар очно гэж ярьдаг байхгүй эсвэл нөгөө ягаан ямар яасан ш нүдний шилтэй гэлтэй тэр линзээр хардаг мардаг. Шил мэлэл авцсан гэж бодсон ш. Тэгэл анзаар гэсэн чинь би бүр улам тэнэг газар ирсэн юм ш тэгэл. Бага юм аа ерөөсөө ойлгоогүйсэн юм байна гэл. Тэгм чаас аавынхаа мөнгөийг үрцсэн юм байна гэл. Тэгэл тэрнээс хойш аавт ярилцаж гисэн бас яарал. Таг болж эхэлсэн. Тэгэл чи мөнгөийг үрсэн. Чи юу шүрч чадаагүй гэл. Тэр чи яах гэдэг. Аав бол уучсан. Сая хоёулаа ингээд яран дээр чи ганцаардлыг мэдэрч эхэлсэн гэдэг нь шүү дээ. Тийм. Энийг мэдрэхэд
чамд яг юу нөлөөлсөн болохоор илүүтэй мэдэрсэн гэж бодож байна. Одоо миний хувьд ингээ хараад ахаар Монголд чи хараал мэдрээлсэн тэнд байх ч гэсэн ихэнх үед бол хүлээлт өндөртэйсэн махна шүү дээ. Орн гэдэг бол үнэхээр гоё гэд. Гэтэл тэнд очиод байгаад байсан чинь ганцаардлыг мэдрээд ингээд тэр ертөнцийг харах өнцөг нь арай ондоо болж эхэлж байна. Тэр орчныг тийм ээ. Энэнд ерөнхийдөө юу нөлөөлсөн гэж бодож байгаа юм бол? Тэгвэл өдөр тутмын харилцаа юм шиг байна да. Би ялангуяа энэ за хүлээлт өндөр гэсэн шүү дээ. Би амар их гадаад кино үздэг байсан. Тэгэл тэдний ярьж байгаа хэлээс нь яг ихсэн байхгүй. Амар гоё англи ярьж мэрэл би амар лаг ойлгол. Тийшээ очиод тэр хүмүүстэй англид би ойлгохгүй юм чинь. Дөгөөний лаг мундаг сурдаг амар. Миний англи амар лаг гэж ярьдаг хүмүүс. Тэг очсон чинь ингээд тэр би ойлгохгүй гайхаад. Тэр яг ямар юу англиар яриад байгаас тэгээд тэгээ шууд ингээд ойлголцоо болж эхлэв. Тэг би яаж ч амар ингээд одоо отохор мангаралтай би нөө яг тий миний англиар лаг учраас би ингээд сайн ярих хэрэгтэй тий хичээх хэрэгтэй гэдэг. Тэг би дааш тэгж чадахгүй. Тэг нөгөө нэг аюу төгс ярих гэж оролцоор байгаа би яг өөрийгөө буруу илэрхийлээд ч юм уу хагас дутуу илэрхийлээд. Тэгвэл нөгөөдөл нэг тоош мөхгүй. Би энэ дээр магадгүй зүгээр надад төрж байгаа мэдрэмжлтэй чиний ярианаас ингээд харах өнцг нь өөрчлөгдсөн юм болов? Тий. Зүг. Тий зүг. Монголыг явахаас өмнө хардаг байсан өнцөг. Канадад очихоос өмнө хардаг байсан өнцөг. Чи бол хэвээрээ байгаад байгаа шүү дээ. Тэ? Гэтэл тэнцээ очсныхаа дараа хэсэг хугацааны дараа ганцаардлыг мэдрээд тентх орчныг хараад тэгснэ Монголдо ирэх нь илүү зүгээр юм. Яагаад гэвэл би ганцаардахгүй юм байна. Тэ. Энэ тэгэхээр чиний өөрийн альва юмд хандах хандлага буюу харах өнцөг байгаад байна. Тэ. Зүг. Тэ. Би тэгээд хамгийн том айцал орыг олж мэдсэн дээ. Ганцаардтал юм. Ганцаардтал. Тэгвэл ганцаардлыг одоо чи хэрхэн яаж үзэж хандчих ганцаардлаа. Одоо наа чи бас жоох урт хөвгтэлтэй яг л байна. Би яг за явах те тэгж ирээд би нэг найзхантай болсон шууд. Тэгээд нэг хэсэг огт ганцаардаг үлдээ яач утсан те. Тэгээд 3 жил бол яг ямар дэжгүй байсан байн цааш нийлэлтэй тэр жоох. Тэгэд би бас амар яг зожиг хിവэрэ байсан. Би бол ингэж ярьдаг одоо энэ сууж байгаа хүн бол биш байсан. Айгуу тийм дотгошоогоо. Олон нийтийн газар очингууд ингээл те. Ингээл ганцаараа зогсч мөксөж ч юм уу те. Би миний мэдгүй юм байхгүй юм чи би юу нь явж яах юм ч юм уу те. Тиймэрхүү үзэл хандлагатай те. Тухайн экс маань болохоор бүр миний эсрэгнээс байхгүй аим нээлттэй чөлөөтэй амар олон хүмүүс мэддэг. Тэгэл би гайхал. Яагаад те тэр надад амар тухгүй мэдэж өгдөг гэсэн юм. Яагаад тийм ингээл энэ залуу чи яа мэдээд байгаа ч юм те. Яг үүндээ зүгээр л таньдаг хүн. Тэр болгонд харж мартад ч юм те. Эсвэл баг сүулдэ ингээд олон хүн таньдагт нь би атаарч эхлэв. Энэ яагаад ийм юм гэл те. Тэгээд бас дахиад ганцаардад эхэлсэн яг үүндээ бол. Хишгчний найз хүмүүс найз дээр ирсэн байсан ч гэсэн. Тэргээ тэг яаж давж туулсан бэ гэсэн чинь салаад тэгээд би яг нэг энийгээ би юу н анзаардаг байсан. Би юу нээр дотгошоогоод зожиг хүнтэй ингэ чөлөөтэй ярьж чаддгүй. Энэ яагаад юм байх хэвээр ингээд. Тэг хүчээр ингээд тэг ингээд хүмүүстэй танилцчих гэсэн байхгүй. Тэг хүчээр тэгээ бас яг юм архич сайхан нөлөөсөн л доо. Зөндөө ууж авсан. Тэгэл тэгсэн чинь нэг үтсчээ ингээд би яг яаж давж туулснаа мэдэхгүй. Нэг мэдсэн чинь ингээд амар юм арай нэг чөлөөтэй болсон. Тэг нэг хүний үзэл бодол бас нэг амар автхан гайгүй болсон. Тэгээд юм нийгэмтэй болсон байсан. Тийм. Тэгээд одоо давцсан гинж хайшаа. Зүгээр ингээд бас ингэж юм байж болох юм байна гэдэг. Тэгээ яг ингээд бодоцч би ч юу тийм зожих хүн биш юм биш тэгээд. Тэгээд тийм. За сая нэг хоёлаа ярен дундаас арх хэрэгэлсэн. Тэгсэн. Тий, Канадад байх үеэс хэрэгэлсэн гэдэг. Ерөнхийдөө энэ архины хэрэглээ хизэнээс магадгүй ямар шалтгааны улмаас хэрэглээ. Ихсэж эхэлсэн. 16 настай хатуулыг анх амсчлээсэн л та. Тэрнээс тэр зүгээр л нэг нөө нийгмийн одоо шалтаас гэх юм уу да. Тэ.
За авах хэрэгтэй байна. За гэл те. Яадаг шиг мэдэхгүй. Тэгэл гоё ч юм шиг муухай ч юм шиг ойлгохгүй. Канад болохоор ингээд яг ингээд жоох ойлголттой очиж байгаа шүү дээ. Согтдог. Тийм ийм мэдрэмж өгдөг. Ингээд. Тэгэд ингээд зүгээр ингээд за те яг хаяад нэг ганц манц ч юм уу те. Яг арч ирдэ пив. Тэгэл пив уугаал тэр согтоход бол яг Канадад болохоор ингээд миний ганцаар л жоохон мартуулаад цахгүй. Бүх юм арай нэг окей болгол. За тийм. Би даваад гарчноо гэл арай нэг ингээд жоохон тухтай болол. Тэгэхдээ энэ яг согтсон үед төрдөг мэдрэмж нь үст. Тий. Уус нөгөө сэтгэл юг төгслийг бууруулдаг гэдэг шүү дээ ярих. Тий. Депрессант орчлоо. Тэгэл яг за тэрэнд үйлчилж байгаа юм шиг байна. Тэгээ нэг хэсэгтээ өөр зүгээр байсан. Тэгэхдээ энэ архины хэрэгэлсэн үед бол магадгүй тайвширж эргэн тойрны орчинд хандах хандлага арай доктортой шүүмжлэх нь багасаад тийм ингээд эхэлж. Гэвч маргааш арх биеэс гадагшлсны дараагаас энэ байдалд магадгүй тэр тухайн Канадын орчин эсвэл чамтай харилцаж байгаа хүмүүсийн харилцаа эсвэл чиний харах үнцэг уугаад ирүүл болсны дараа өөрчлөгдсөн зүйл байсан юм. Канадд уу? Тийм. Канадд бол гайгайгүйс. Зүгээр яг Канад тэгээд яг нэг жил сайн усан ч гэсэн сүулдэ согцсон ч гэсэн тэр нь бүр арилгаа болцсон. Улам бүр ингээд нөлөөлөл улам ингээд тэг ингээд санаа алдчих малтал гуниглал. Тийм болчихсон сүулдэ. Ер нь архины хэрэглээ өндөрсөд эхлэхээр зарим хүмүүс шаардах байдал илэрдэг. Зарим тохиолдол ойрхон давтамжтай хэрэгжилж эхэлдэг ч юм уу. Тэгэхээр чиний хувьд одоо нөгөө тухайн үед сэтгэл тавгүй болоод чи ууж хэрэгэлсэн гэдэг ба шүү. Тэрнтэй холбоотойгоор өшөө үргэлжлүүлж хэрэглэх. Эсвэл 2 дахь 3 дахь өдөр ч юм уу. Зарим хүмүүс ярьдаг шараа тайлах гэж. Тийм шууд майл бол. Хамгийн дээдл нь хэдэн хоног үргэлжлэх вэ? Яг нэг үеэр баг 6 сар байсан баг. Өдөр болгоно. Тий өдөр болгоно. Гэтэ шууд сэрэл уухгүй л дээ. Би чичимшилж бол. Гэтэ орой олон бол заавал их баг хэмжээгээр үү? Ихч бай багч бай заавал. Тэр нэг тухтай мэдрэмж байхгүй. Тэр согтох буюу тэр орчныг ингээд нөгөө шүүмжилсэн сэтгэл дундуур байдлыг орхих гэж хэрэглээд байсан юм уу? Эсвэл бие чинь өвдөөд байсан ч юм уу? Эсвэл унтаж чадахгүй болохоор хэрэглээсэн. Яг тэр нэг ганцаардлыг л юу найрлах гэж. Угаасаа уухаар арай бүх юм ингээд за зүгээр юм шиг байна гэдэг тийм мэдрэмж орж ирдэг гэсэн. Тэрийг л авах гээд. Тэрээс үүдээ тэгээ авч чадхаа болсон. Нэг ёсондоо тодорхой хэмжээний архины нөлөөгөөр мансуурж орчноо яг бодит байдлаар шүүмжлэхээс түр холдох гэж. Тийм. Зөв. Тийм. Одоо олон хоногийн үргэлжлүүлсэн уулттай холбоотойгоор биен дээр эсвэл магадгүй чиний сэтгэл санаанд одоо нэг согтолтоос өөрөөр ажиглагдсан зүйлүүд бий. Согтууд үгүй одоо нөгөө уугаад мэдээж согтохоор тэр чин сэтгэл хөөрөлд ороод үг яриад илүү нээлттэй болоод ирлээ шүү дээ. Гэвч арх биеэс гадагшлаад эхлэх үед одоо жишээ нь дотор муу харах ч гэдэг юм толгоо өвдөх. Энэ биеийн зөөрөөс гадна бас сэтгэл зүйд. Яг тэгвэл зарим ихэнх хүмүүст болохоор шаардлагын үед сэтгэлээр унах, төгшүүр илэрх гэдэг. Тэгэхээр тийм байдлууд байсан байна. Гайвш надад нэг тэгж илэрдэг. Өдөр болгоны давтамжтай байсан болохоор яг одоо цагт ярих юм бол одоо бол тийм бүр огт байхгүй. Харин ч яг одоо цагт ярьчлаа зүгээр одоо цагт ингээд харин ч бүр ингээд яг амар уух гарна шүү дээ. Ямар нэгэн одоо хэний өдөрсөн өдөр ч юм баяр тэмдэглэл болоод тэрний бүр маргааш нь ингээд амар ингээд хэцүү шартаад ингээд те ингээд бүх юм тунгааж бодоход амар их юм ойлгосон үе бол байжсэн. Тэгэл ингээд арай жоох өөр нүдээр хараал те. Тэгэл за те амьдралаач баг бодож ш би одоо яг үтээ хүртэл бас гайгүй амьдрал авч юм уу гэж бодож бодвол тийм аюу тиймдээ чүү сонирн бодох үе гарч ирсэн. Канадд бол Канадд бол тэгэл ганцаардаал тэгэл тэр нь ч бүр арилахгүй тэгэл ирүүлч бай, согтууч бай, ямар ч үе тэгэл нөгөө л ганцаардлан л. Тэгэл атаархаал хятадуудыг гэл. Тэр сайхан яагаад ч юм олуулаа юм. Манайх яа цөглөө юм гэл. Тэгвэл энэ хэрэглэг багасгахад
Одоо ингээд Канадад байсан шиг хэрэглэхгүй байх гэж байна шүү дээ сая. Одоо бол ер нь бол баг 7 хоногт ганц 2 мөр ч юм. Энэ Баг тоон хайж бар байхгүй тий. өөрчлөлт ороход юу нөлөөлсөн гэж бодож байна? Энэ өөрчлөлт ороход бол за энэ бол бас ясахгүй би нөгөө 20 он гэж ковид болоод тэр нэг хөл хориомоор ихсэн шүү дээ. Тэгэхэд би бас өвдөөд мэдээж хүн болго өвдсөн. Тэгээд харин сэтгэл зүйд амар нөлөөлнө гэж би ерөөсөө тэр үл ерөөс бодоагүй л дээ. Тэгээд ингээ ковидоос идэрсэн чинь ингээд амар юм мартамхаа болцсон тий. Жох мангас юм шиг болцсон. Тэгээд тоод би бас шинэ ажил орчихсохгүй. Айгуу тийм дажгүй байгуулах. Тэг чи дааш би нөгөө яг хүсэн шиг ажиллаж чадахгүй. Тэгэл тийм хүсэн шиг ажиллаж чадахгүй. Тэгвэх зовжсэн. Тэгээд тэгээс юу н яг нөгөө өмнөх шиг бас тухай бас буцааж юу н жоох ингээд тий жоох уулт маань ихсэн. Тэгээд тэрнээс хойш нэг санаа ингээд ажилд ерөөсө тогтохгүй байн ажил солиол ингээл яваалсан л та. Тухайд бол бас уулт маань бол бас юу н яах вэ бас 1-7 хоногт 3 муу байсан. Тэр чинь өндөртөө ордог байл шүү дээ. Тэгэл өөрийн мэдлгүй ингээл нэг ямар нэг тийм нөлөөнд автцсан л явагдсан юм билээ. Тэгж явж агаад тэгээд яагаад багсан бэ гэж асуусан шүү дээ. Тэгж явж агаад би сая 22 оны 5 сарын 1-нд биш 5 сарын 1 нөлөө. За мэдгүй ямар ч 5 сард би 10 хоногийн чимээгүй бясалгалд явсан байхгүй. Яагаад явсан бэ гэсэн чинь би нөгөө нэг баг 3 ажилд амжсан 3 дахь хүртэл ингээ за бойл өдөө гэд гарч ирсэн байхгүй. Тэгээд яг ингээ ботсон юм. Би одоо яатсан бол гэд. Яагаад тогтохгүй байгаа юм бол энэ одоо миний нуултаас уу, ковидоос уу зүгээр би өөрөө ч тийм хүн юм уу гэж бодвол. За ер нь сайхан 10 хоног чимээ базар очиод нэг өөрийгөө сайхан ажиглаад бодъё гэд анх тэгж бодоод явсан юм. Тэгсэн чинь очисон чинь бүр шаад өөр юм болсон. Бүр ингээ тэ баг анх ухаан орсон цагаас хойш өдөө хүртэл ингээ баг хамаг амьдралаа ингээ кино үзэж байгаа юм шиг ингээ баг үзээ явц. Бясалгасаар байгаа. Тэгээ нэг ажилласан юм болохоор ингээ би чи ер нь ингээ тэр нэг найзнаас саснаас хойш ингээ тэ өөр хүн болох гэж нийгэмш гэж явсаар агаад ингээ амар тийм юм шоуддаг гар болцсон юм байна. Тэ ингээ ер нь нэлээд ууга явцсан юм байна. Тэгээд тэр чи багч вэ ихч вэ ингээ олон урт хугацааны турш ингээ нөлөөг нь би анзаараагүй юм байна. Тэгэд ингээ тэ сэтгэл түгших үед би бас амар ууд юм байна гэл. Тэгэл ажиллалаа. Би чи ер нь аягүй эрүүл бус амьдраад байгаа юм байна. Ер нь багсах хэрэгтэй юм байна. Ингээд тэгээд ер нь 22 оны 7 сараас хойш ер нь ичимтэй ер нь багсгалт бол явсан. Тэгэл ер нь ингээл багсаад яваад. Тийм. Тэр үеэс тэгэхээр энэ бясалгалын магадгүй энэ явхад хүргэсэн зүйл нь магадгүй сэтэлжилт нь юу байсан бэ? Болоо тэр бясалгалд явах хэрэгтэй байна. Би өөрийнхөө энэ ажлын сая 3 ажил ингээд орхигдуулаад ингээд сэлгээ явсан байна шүү дээ. Тий нэг 5 сарын хугацаанд 3 ажил солилцсон. Тий. Тэгэхээр энэ талаар тунгаахад хүргэсэн магадгүй сэтэл төрүүлэх кейс нь ч юм уу тохиолдсон үйл явдал нь магадгүй бусдаас ирвүү эсвэл чи ямар нэгэн байдлаар өөрийнхөө талаар тунгаах нөхцөл байдалд орж ирсэн юм. Яг нэг тийм том үйл явдал болоогүй. Юу миний эргэн тойрны айгүйх тийм одоо мундаг хүмүүс байхгүй мундаг найз нар. Тэг ер нь тэгээ би үе бодтiin. Эдэрс тагаа явж байна. Би яац юм бол. Тэрийг анх бодогсохгүй. Тэгэл ингээл тэр 3 ажил ингээл 5 сарын хугацаанд солилцсон чинь тэр бодол амар хүчтэй орж ирэл. Би ер нь яг тэг яагаад байгаа юм бэ гэл тийм. Яаж тэг над нэг юм үнэхээр яг болохгүй байх шиг байна гэл тийм. Тэгэл ингээл шууд харьцуулж эхлэв тийм. Тэгсэн чинь маанаас ингэж явж байна. Ийм бизнестэй, ийм дуудуулт, ийм од ч юм уу юу ч байдیں۔ Аюун мундаг хүмүүс байдаг нэрэн дээр. Тэгэл би ингээл тэ бэлд чирэгдээ яваад тах шиг байна. Тэгэл ингээл би ингээл төгссөн юм хайгаад ингээл ажлуудаа солиод байгаа юм уу гэл. Тэгээ маань азирчсан бүр ингээд тоглоом шоглоом хэлдэг байхгүй. За шинэ ажилд орсон уу те. Хизээ гарах гэж юм бэл те. Тим бүр хандлагатай болсон. Эсвэл ингээ уулзсангууд нөгөөдөлчтэй ингээ над баян ингээл ямар нэгэн зөвлөгөө өгч мөхгүй л те тэр нэм тэн санагдал
Тэр мөрөл нөлөөс. Харьцуулж ингэж шүү дээ. Тий. Найз нартайгаа амар харьцуулдаг тийм. Тэгвэл одоо өөрийгөө магадгүй хинтээ эсвэл юутай харьцуулах? Найзтай. Найз нартай. Тий. Хамгийн ойр байгаа найзтай. Тэгээд бас хамгийн чижтэй зүгээр яг миний дүнснээр ингээ надаас дээр явж байгаа хүмүүс. А доор явж байгаа хүмүүсийг бол би аз болж харьцуулдаг юм билээ. Тэгвэл хүмүүс чинь ингэдэм байж тэгэл за би энээсээ явж явуулаа. Өстө дэжгүй амьдэрч байна тийм. Би азар тэгдэг юм билээ. Тэр бол миний бодлоор бүр хортой юм санагдсан. Тийм. Би одоо хүмүүс чинь ингэдэж штэ тийм. Одоо ингээд чи 5 хүнтэй нийлэхийн юу лээ одоо ингээд чиний ойрын 5 хүн чамаа одоо тэг илтгэн ч юм уу те. Тэгвэл би тэр үгэн жоох итэх болсон аахгүй. За ер нь л нэрээ би чинь тэр одоо ингээд одоо би хүүхдтэйхээ болж гин том болж гин те. Тэгвэл би бас ингээд ер нь хичээх хэвээр байна гэд. Тим юм л надад амхандаа хэлээд ах шиг байна гэд. Тэгээ уусаж нэг тийм муу ерөөсөө муу нөлөөтэй хүмүүс биш яач утсан. Тэгээ айгуу гоё амьдарч байгаа хүмүүс. Одоо ер нь эдэртээ ер нь жоохон тэ хичээх хэвээр байна гэд. Тэгтээ яг эдэр шиг биш гэд. Тэгэж юу бодож гисэн л бодож эхэлсэн. Тийм. Ер нь амьдралынхаа одоо чанарыг дээшлүүлэх хэвээр байна. Тэгтээ эдэртээ харьцуулж байгаа биш. Тийм. Энэ харьцуулалт ер нь чамайг урагшин татж гин үү? Эсвэл чамайг магадгүй сэтгэл тавгууцахад хүргээд байна уу? Аль нь. Хоёулаа би ингээд зүгээр ярианаас ч ингээ харахад Монголыг Европтой ч юм уу өөр оронтой харьцуулсан. Тэгээд тэрийг зориг болгосон. Тэгсэн. Тэгээд хоёулаа тэнцээ очлоо хэсэг хугацааны дараа биш байна гэж буцаад хурж ирсэн. Тэгсэн. Монголдо ирэх нь илүү аз жаргалтай. Тий. Одоо болохоор хоёулаа нэг талаасаа өөртөө өөрчлөлтийг хийх гэдэг боловч нөгөө талаасаа бас тодорхой хэмжээний тавгууцах байдлыг энэ харьцуулалтаас авах гэдэг. Авдаг. Тий. Авчлаа. Тий. Тэгвэл энийг ер нь өөрийгөө бусдад жишээ өнөөдөр өөрийн амьдарж байгаа хэв маягийг өрөөл бусдад жишээд байгаа энэ харьцуултыг ер нь ямар төвшөнд эсвэл магадгүй ямар хэмжээнд байлгуул зүгээр юм бэ? Би яг хэмжээ гэж үл хэлж чадахгүй байна. Гэхдээ ингэж ярьдаг байхгүй одоо жишээ нь ингээд өөр юм за яг Монгол биш ээ. Гэхдээ гадаад нэг тийм зарим би баян хүмүүсүүдийн ярьцлагыг амар үзэх болсон байхгүй юу? Бараг жилийн өмнөөс юм уу? Тэгэхэд яг ингээд зарим нь бол яг ингээд Монголын одоо энэ лаг хүмүүс чигтэй ингээл өстой амжилт төлөстой чиний тодорхойлдог зүйл юм бол. Тэг чи өстой ийм цаг мод чи ийм настайд ийм хадгаламжгүй ийм цаг зөөгөө чи бол гарах те үт мүтгэл те амар юм ярьдаг хүмүүсүүдийг үтсэн. Оноор тийм ч юм уу. Тэнгүүд хамгийн анхаарал авсан өөр хүмүүсүүд нь болохоор ингээд хэдэн сая доллар мал амар баян мөртлөө юу аз жаргалгүй байна гэдэг байгаа байхгүй. Яг хөтэ санхүүгийн бүх асуудал шийдсэн. Тэгсэн чи би улан баг аз жаргалгүй болцсон гэдэг. Тэгээд тэрийг ингээ амар ингээ бодож эхэлсэн. Нэрээ тийм ч юм уу, тийм байдаг юм болов гэд. Тэгсэн чи яг за гэд. Тэгээд миний харьцуултад арай жоохон зөөлрсөн гэх юм уу. Тэгээд өөрийгөө жоохон зоохон багассан. Би ч болохоор өмнө яг одоо энэ найз нар шиг амжилтанд хүрсэн юм байна гэд. Чи тэр нь одоо ингээ зөөлрөд би зүгээр санхүүгийнхаа асуудлыг эхлээ шийдэх хэрэгтэй юм байна. Найз нар угаасаа бүгд шийдсэн байгаа даахгүй. Би бас тэрийг ингээ одоо тэрэл рүү жоохон зүгтдэг болсон. Тэр хүн юу гэж нүү яаж нүү жоохон гайг болцсон нэг тийш санаа зовх. Тэгвэл энэ өөрийн чи ярианаас би ингэж ойлгох гэдэг л урд нь бол харьцуултыг магадгүй арай хөнгөн байдлаар хийдэг гэсэн бол одоо эерэг талаар нь хийж эхлэх юм гэсэн үг. Зөв санхүүгээ дэвшлүүлэх зорилгоо. Тийм санхүүгээ дэвшлүүлэх, эрүүл мэндийг дэвшлүүлэх. Тэгээ илүү тийм эрүүл хобби мобби ч юм уу тий цаг өнгөрөх юм хийх гэж л эхэлж байгаа. Тийм. За би түрүүнийг яриан дундуур амиа хорлолтын талаар бодож исэн. Тийм. Хурдны замын хажуугаар явж исэн гэдэг. Тэгжсэн. Эксэсээс алхад ч гэсэн би гүүрэн дээр зогсож исэн. Ингээл л. Тэр магадгүй ямар үйл явдал эсвэл юунаас болсон юм бэ? Асуудлаасаа зүхтах гал зовлонгоосоо зүхтах гал тэгэл одоо би үхэж мэдэхгүй л тий. Гэтэ яаж ч утсан одоо ингээл зовлонгоосоо ангижрах юм шиг санагддаг
боддог байхгүй. Ингээл маа гэлтэй тас гэл за миний зав болон дуслаа гэл. Гэж боддог байсан. Тий. Тэгвэл одоо энийг өөрчлөхөд юу нөлөөсөн гэж юу? Цаг хугацаа юм болоо тий миний ер нь улам нөгөө өөрийгөө олж мэдэх гэдэг нь нөлөөлсөн юм болоо. Би ч өмнө болохоор ост надад л тохиолдод байна. Би л гэдэг байсан бол одоо арай нэг жоох өөртөө би яагаад ингэж бодод байгаа юм бол гэдэг. Тий. Тэгсэн чи арай жоох эргээр амьдралыг хардаг болж эхлэв. Тэгээ би бас жоох яасан юм бас л адилхан нөгөө нийтээс юм уншингууд тэгээд зөхгүй ингээ тий. Хичнээн ингээ тий чи ингээ санаагаар унтсан юм сэтгэл төгсөлтэй байсан ч гэсэн чи зүгээр ингээ өөрийгөө ингээ лаг мэн зүгээр ботцохоо гэдэг. Жах өөрийгөө хуур муур гэдэг. Хиндээ үлтэй юу яриад байгаа юм бол тэ. Тэгээ би хийж үзэж байгаа юм яг л болооч гэл тэ. Бас худлаа. Тэ худлаа ярьж байна. Тэгээ ягаад ч юм би тэрэнд нь жоохон итгэмээр санагдаад тэ ингээд өдрөө болгон хийж эхлээд бүрд ингээд төсөөлж эхэлсэн гэх юм уу. Тэгсэн чинь тэгэл нэг мэдсэн чинь арай гай болчихсон шүү дээ. Тэгэл энэ яг миний сая яг тэрний хийсэн юмнаас болчих шиг болсон уу гэдэл. Тэр зүйл нь хаанаас ямар зүйлс? Тэр одоо өөрийгөө ятг гэдэг шүү дээ. Одоо хэрэгтлэг одоо чи би одоо ингээд би яг ингэж бодохгүй одоо миний одоо нэг англи нэг шүтдэг хүн байдгийн подкаст гэдэг Жороо нэг одоо хүмүүс нэлээд мэддэг болсон монголч гэсэн. Мань юм нэг ярианд ингэс ах чи ингээд амьдралаа ингээд зүгээр өөрийнх нь намтрыг бичиж ингээд бод гэд. Тэс чи ингээд за гэд. Тэс нэг чи яг ямар үеэс сайжирч эхэлсэн. Тэ чи тэр үеэс ийм хийгээд ингээд сайжирч эхэлсэн гэх юм бол нэрээ би яг тэгж бодох хэрэгтэй юм шиг байна гэсэн чинь ингээд амар тийм мотивац юм шиг юм мэдрэгтэй. Гэтэ мэдээж мотивац байхгүй л дээ. Гэтэ тэгэл яг тэрний бодол нь үлдсэн. Нэрээ тэгсэн юм болоо гэдэг. Тэг би яг 20 оноос гэж ярих дуртай байхгүй. Өөртөө ч тэгж ярьдээ. За би 20 оноос эхлээд ингэсэн барьсан гэдэг. 20 оноос би яг тэ эксэсээс саллал. Би нэг айгүй тийм миний амьдралын бод маш том нэг юм үйл явдал гэж боддог байхгүй. Канадаас илүү. Тэгэл яг салчаал би бүр амар зовсон ёо. Бас нэг хэсэг бас сайн уусан. Бас л ялгаа. За. Сая хоёлынгийн чи яриан донд нэг товчхон дурддагдаад өнгөрсөн эмээ гэр бүлийн талаар би нэг жаахан тодруулаад юм байд. Яагаад гэвэл чи өөрөө нөгөө хэлсэн шүү дээ. Гэр бүл хүүхэд байхаас л ер нь миний асуудлууд ер нь ихэлсэн юм шиг байна гэдэг. Тэ. Яагаад гэвэл хоёлоо одоо эдэр нас, залуу насны чинь талаар мэдээд нэлээд мэдээлэл авсан учраас би тэр бага нас хүүхэд үеийнхээс магадгүй чиний хувьд өнөөдрийн энэ байдалд нөлөөлсөн байж болох зүйл нь одоо нийгмийн талаас бол хоёлоо түрүү ярьсан тийм нэлээд ингээ хүчирхийлэлтэй дайраад юм байсан. Тэгвэл магадгүй гэр бүлийн орчноос магадгүй нөлөөлсөн байж болох зүйл бий юу? Байгуулах. За хамгийн ойлгомжтой нь бол тэ ээж хоёр салсан. Тэгээ бид нар сансарт ингээд хэцүү газар амьдарч байхад бол хийж бол тэгэл чаас хөрхий ажилдаа гараад тэг шөнө орж ирдэг. Тухайн үед би тэгэл гэртээ ганцаар. Эсвэл гадуур годомж. Тэг би сансарч бас явахаас айдаг байсан болохоор хотын төвөр явдаг байсан. Тэрнээс бол амар их юм босно л гэж бодож байна. Тий. Бас ойлгомжтой. Тэгэл хүүхд байхад бол яг аамаа тий яаж ээжийг зоож мож байгаа юм тийм л харсаарсан. Тэгэл i5 шийдэж мэдээлээ. Тэр мөн бол ер нь бол дурсамжууд бол байна. Энэ тухай ярихад одоо хэцүү. Гайгүй. Тий. Яг та асуу би одоо ярих юм чиш. Энэ талаар бол. Гэр бүлийн магадгүй тэр салалт болох үед чи ухаан орсон байсан уу? Ер нь насны байсан. Хэдэн настай байсан юм бэ? 9-10 маа. 9-10 нас. Тохойд ойлгохдгүйс нэг юм танихгүй юм хитэн тэ аав банг яваал. Тэгэл нөгөөх нь намайг амь загж байна. Би очиж ээж тоглол. Тэгэхээр тэр амар том тэр нас бол. Тэр үед хэнийг нь илүү буруутгахдаг гэсэн. Мэдээж ээжигээ. Тэг би тэгэл хоёр талд очингод хоёулаа нэг нь л буруутгал. Танаа аав чинь юм, танаа ээж чинь юм л. Тэг мэдгүй тэр хоёр нийлж аа буурдаг гэсэн жийж маа. Тухайн үед бол ээжэд илүү буруу өгдөг гэсэн. Би өөрөө юу? Тий. Тухайн үед бол би аль нь ч бурууддаг байсан. Зүгээр л за ийм байд юм байна л ч бодчихсон. Нормал юм байна гэл. Нормал тийм энгийн зүйл гэл.
Тэгэл дараа нь нэлээд ухаан орсны дараа тий бус гэр бүлийг ажилласны дараа л ойлгож байгаа юм чи. Юу вэ? Нөөч хамтаа байх хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр тэр бусад гэр бүлийг өөрийнхөө гэр бүлтэй харьцуулдаг болсон яг хэдэн нас? Яг хэдэж хэлж чадахгүй тэтгэхгүй нэг 5 6 дугаар анги юм уу? Тэр ч одоо 11 2 3 11 2 3 та. Тий. Би яг найз нэг хэсэг байнг очдөг байсан. Тэдний гэр болохоор ингээ амар миний одоо болохоор ингээ би нялан гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэс чинь тэрэн зүгээр яг тэр хайрлал юм билээ л дээ. Тэр нь бүр амар миний бодлого нялан санагдал. Юу вэ? Яагаад ингэж харьцаад байгаа юм гээл те ийм байдгүй шүү дээ гэл те. Тэрхийн нялан байна гэл. Тэрнээс болоод ч би өөр юм жоох юм сайн хайр ойлгодгүй байж магадгүй. Наавал хэлд чи нэг хайр ойлгодгүй хүүтэн гэл. Би л өөрийгөө амар хайрладаг гэж боддоо шүү дээ. Тэс чи нүггүй юм шиг байл. Сая хайр гэж ороод ирсэн болохоор ер нь бусдыг хайрлна гэж ер нь яг яахыг хэлэх юм бэ? Тодорхойлт миний хувьд тий. Чиний хувьд. Миний тодорхойлт бол юм. Би чамд хайртай баба гэж үг хэлэх үл биш. Яг урам дэмий үг өгөхдөө зовсон үед нь сонсох. Асуудалд нь яаж иж байгаад шийдэх гэж оролдох. Шийдэж бол бүр сайн. Мэдээж яаж үз тэ. Тусалцаа үзүүлэх. Тэгээд одоо халамж. Тийм. Жохон ч гэсэн тий ингээд сэтгэлээ харуулах ч юм уу тий. Чи миний чухал шүү гэдгээ халамжаар тийм юмнуудаар илэрхийлэх нь миний хувьд хайр гэж боддог. Тэр чинь хүмүүс тэрх мөвөрхөл яг байж болно л. Гэхдээ миний хувьд биш. Гоё л та тий. Бас байгалийн хувьд одоо нөгөө би физиологийн хувьд гэсэн зүйл юм биш үү лээ. Тий. Би тэрийг нэг анзаардаг. Яг хүн тэрх гоё л гэхдээ би хүн тэрхүүл дургу. Би зөвхөн одоо юу юм нэг болцдог охин ч юм. Тэр үнэл тэрхүүл. Би бас ярьчилт би ээжний үзгүй л ахaltaа гэлээ. Ээж үзэх юм болоо. Бид дээр үнэхээр өдөрдөж мэдэхгүй л дээ. Гэхдээ ээжтэй харилцсан юм байхгүй ингээд хизээш тийм ээжээвтэй тарьж шүү гэдэг тийм нэг ч гардггүй. Ээжээс ч гардггүй, надаас ч гардггүй. Гэтэ нэг тэрвэрдэгчгүй. Тэгсэн мөртлөө ингээд аюу гой найрсаг харилцаатай. Нэг нэгэндээ тийм ингээд хань болдог. Тийм хүмүүс харчаад одоо яг ингээд найзууд шиг харьцаатай байна гэдэг л дээ. Тийм. Тэрвэрлэхийг хүсэх. Ээжтэй мэдэхгүй шүү. Наа чи амар сайн баг. Бараг өөлчих магадгүй. Би мэдэхгүй байна яг ямар ч байх. Би тэрнээсээ жоох айд юм аа. Тэрвэрлэхгүй байсан ч яах гэж боддоо шүү. Гэтэ мэдэхгүй бүр хөшрөөд арай өөрчлөгдөх ахaltaа яач утсан. Одоо бол тэр нэг юмнаас гарч чаддаагүй юм шиг байна. Тэ. Магадгүй хоёлоо тэрвэрчлээ гэж бод. Түлж яах вэ? Түл яахч болох. Зацгал. Тэрвэрчлээ гэл. Яг гадаад мадад явж мах. Сачи яла. Канадын хүмүүс тэрвэрч мэрсэн л таа. Тэгэл зацгал. Энэ юу нормал юм уу? Үгүй юу? Тэ? Энэ чиний өөрийн сэтгэл хөдлөл шүү дээ. Харин мэдгүй байдаг. Та юу гэж бодож байна? Хүмүүс тэгээд тахгүй чи тийм юм. Хүнд ингээ хүрэх, биндээ хүрэх дургуун муу гээл эргэтэй юмхтэй хинч байсан хамаагүй. Гэтэ би өөрөө хүрэх дуртай л та. Яг тэр нь ингээ те ингээд чи ямар сайхан охин бай бүс мөсний алдах бол биш. Би зөв найзтай ингээ шоглох юм дуртай охин тэр юм ирэл те. Би өөрөө очиж ингээл хүчээр ингэж ингээл наваа тэгэхээр би амар дургуй охин. Чи яагаад юм бэ? Шууд ингэ тэгвэл өөртөө ингэ шоконд ороод. Юу вэ гэлээ. Чиний саяны асуусан асуултанд болохоор энэ өнөөдрийн шууд нэг удаагийн уулзалтаар шууд хариулсан гэх зүйл биш. Харин энэний учрыг олохын тулд магадгүй сэтгэл заслын эмчилгээнд хамрагдах нь илүү зүйтэй. Чи яагаад бусдад тэрвэрлэх хүрхээсээ имийгээд байгаа юм? Тэ. Магадгүй саяны хоёулангийн яриа. Тэгтээ ингээд би зөвхөн тийм болцдог охин л наваа хүрэхэд би яаш юм бэл. Харин ч бүр тэр хүсдэг юм бэл. Зүгээр найз мэс ч яг бүр ингээ амар ойр дотны найз хүрэхэд бол асуудал бол тээ. Зүгээр л энгийн хүмүүс ч юм уу те. Зүгээр нэг намайг таньж мэддэг охин охин өөрөнгөт ингээл жоох юу санагдал л те. Би шууд яагаад байгаа юм бэ гэдгүү ч гэсэн толгонтор директ гэж бодох. Чи яна түрээд байгаа юм.
чи миний юу тийм ингэ парашют хэлж байгаа юм чи. Яа, за намайг таньдаг хүмүүс үзээд тэгж бодох юм байна л та. Яа. За зугаас мэдэж байгаа дөө өөртөө гарах. Тийм биндээ өрөх дургу. Тэгээ энийг л магадгүй чиний нөгөө түрүүний орж ирсэн асуултуудыг нэг тий өөрийгөө олж таньж мэдэх. Тийм. Би ер нь яагаад ийм бодлоо төрөөд байгаа юм? Би ер нь яагаад арх хэрэглэхэд хүрээд байгаа юм? Тийм. Магадгүй сэтгэл санаа маань яагаад ингэ тав хуцаад байд. Тийм. Гэтэ нөө яасан ч гэсэн би яг үнэхээр яг асуумаар байгаа юм асуу гэсэн шүү дээ. Тэр нь болохоор би өөрийгөө олж мэдмээр гэдэг нь болохоор ингээд би яагаад ингээд ууж байгаа биенд хүрэх дургуун мургүй энэ эдэр нэг биш аахгүй юу? Яг өөрийгөө олж мэдэх гэдэг нь би яг юу хийх ёстой хүн юм бэ гэдэг амар болчиход байгаа байхгүй юу? Тийм. Миний одоо ингээд харьцуулж байгаа энэ яг одоо надад юу хэлээд байгаа юм бэ гэдэг ч юм уу тийм. Тэг би одоо юу хийх ёстой юм? Би ийм хүн байх ёстой юм уу? Найзраа дуурайх ёстой юм уу? Тэ дуулах ёстой юм уу? Одоо комеди ёстой ч юм уу? Би одоо жүжигчин болох ёстой ч юм уу? Эсвэл би өөрөө ингэ шинэ юм хайгаа явах ёстой юм уу? Гэдэг байгаад байгаа байхгүй юу? Тэг би тэрнээсээ өөрөө амар айдаг. Тэ тэгээ би өөрийгөө олж мэдэнгүүт хариулт нь ингээд маа гараад ирэх юм шиг тэ. Тэ энэ л би нэг л гайхаад байхгүй юу? Тэг би ингээ аюу тийм мундаг хүмүүстээс асуумаа санагдтыг. Тэ. Одоо танаас ч юм уу тэ. Одоо өөрийгөө ингээд сэтгэл засалж болно гэдгээ мэдсэн юм уу эсвэл цаанаас нь ингээд одоо нэг юм одоо юу гэдэг амьдралын одоо ингээд дуу гэх юм уу одоо ямар шугам блээд тэр нь ингээд гинт ингээд танд ингээд унтчихсан ч юм ингээд гарч ирсэн юм мэдгүй. Эсвэл ингээд хүн зүгээр л за би юм хийх ёстой юм шиг байна гэж хийгэнгүүт л тэр нь ингээд онцт юм уу гэд тэрийг л гайхаад байгаа байхгүй. Энийг харин одоо сэтгэл зүйчээс асуух асуулт юм уу эсвэл одоо бич юм уу мөн ч юм уу гайхаад байна л та. Тийм. Би өөрийгөө олж мэдсээр илэрч юм тийм. Би битээр хоёулаа л өөрсдийгөө олж нэхийн тулд магадгүй аялж байгаа, алдж байгаа, онж байгаа бах. Тэгэхээр бит хоёрын хувьд магадгүй өөрсдийн туулсан амьдралд магадгүй чам тохиолж байгаа, надад тохиолж байгаа зүйлээс суралцаж авах. Энэ суралцж байгаа зүйлээс магадгүй өөрийгөө хайгаад байгаа хариултаа олж авах. Тийм ээ. Тэгээд магадгүй би чамд ингэх ёстой, тэгэх ёстой гэдгийг заах хүн биш байх. Харин эсэргээр чиний явж байгаа зам одоо чиний туулж байгаа магадгүй тэр тааламжгүй дурсамж тэр зүйлээсээ магадгүй юугийн сургамж болгож авч үлдэж юугийн залруулах ёстой юм. Магадгүй зарим зүйлийг залруулаагүй байгаа зүйл маань өнөөдрийн магадгүй чиний сэтгэл хөдлөл магадгүй чиний хандлагад нөлөөлөд байна. Тэрийг л хоёулаа магадгүй энэ засал ярилцлагын хугацаанд олж нээж за тэрнээсээ өөрт хэрэгцээтэй зүйлээ аваад цаашаа урагшлах. Зарим нь магадгүй үлдсэн өнгөрсөнд нь үлдэх гэж оролдох нь. Тийм. Зүйтэй болов гэж би хэлмээр байна. Тийм. Тэнгүүд яг энэ ийм зүйл тохиолдоод би ийм хүн юм шиг танд ингээ харагдангууд яг би миний ингээ бодж орлохоор тийм учраас би бас магадгүй зарим боломжуудаа хааж ч маа тий өөрийн мэдлгүй тий. Тэгэхээр л өөрийн чи ирсэн зорилго бол надад одоо тохиолдоод байгаа зүйл юу юм бэ? Тань чи илүү мэдэх гээд байна шүү дээ. Магадгүй өөрөөсөө гадна хоёр дэгч хэн нэгэнтэй хамт ярилцсангаа олж харах. Тий, яг зөв тий. Тэгвэл өөрөө чи үед энд хандаж ирсэн зорилго ер нь биелж гин үү? Тодорхой хэмжээнд бол биелж л. Биелж байна. Улам л ингээл улам л тодорхой болж байна л та. Яг улам гэдэг нь нэг тийм шууд 50-60% ч юм уу тий. Шууд за ойлголоо гэсэн юм биш. Гэтэл нэг за нэг мэдгүй нэг 5-3-4% таа мó. Гэтэл нэмэгдэж байгаа байхгүй. За тийм баг зэрэг тэгэл одоо яаж ч энэ л амьдрал юм байл үү тий. Шууд маа гэж ойлгол хийдэг юм биш. Баг хүн ингээл ойлгоол явж идэг. Тэрийгэж баг анзаардгүй. Тий. Би тэгж юу н анзаардаг байгаа байхгүй. Бас таны амьдрал юу н яг тэгж анзаардаг. Нэг мэтгэл ингээд нэрээ тийм ч юм уу, нэрээ ингээд болцсон ч юм уу. Би тэрийг одоо анзарч байгаа юм л. Тэх үед юу н гардаг л хаттай танд. Магадгүй. Алхам тутмаас л юм сурна шүү дээ. Тийм. Өнөөдөр би чамаас ч гэсэн юм суралцж байгаа. Тийм. Тэгэхээр зөрүүлээд магадгүй чамд ч би нэг талаасаа магадгүй сэтэлжилт бодол өөрийнхөө талаар эргцүүл үлдээх бах тийм. Тийм. Үлж ийн үлдэж. Одоо төрж байгаа мэдрэмж нь ямар вэ? Төрж байгаа мэдрэмж үү?
Хоёр гоо тайван л байна. Тайван байна. Тийм. Яг ингэж бол би хүнтэй бол ойрт бол яг уу найз нартай ярьдаг л та. Тэгтэмдэж бүх найз нар биш. Яаж ч утсан. Зарим нь ойлон, зарим нь ойлгохгүй, зарим нь сонссон, зарим нь сонсохгүй, зарим бүр сонирхолжгүй. Би зарим найзрахаа хувьд бол ингээд нэг өөр бэлгээ байгаа. Тэр нь ингээд жоох эвдрэх гээд ирэнгүүт тохгордог ч юм те. Тэнгүүд ингээд яг одоо хоёр дахь хүн гэж хэлэх муухай байна л та зүгээр. Тантай ингээд яриа суухт бол ингээд ямар ч фильтргүй ярьж болж байна л та. Тэр нь бол гоё. Тийм тэгэхээр найзтай ярих заавалч нэг фильтр үүсгэх юм аа. Өөр юм идлгүй. Тийм би нүнтэй энийг ярьж бол энэ ярьж болохгүй гэсэн тийм. Хэрвээ чи бит хоёр дахин ингээ уулзаж ярилцсан гэвэл чи уулзахад бэлэн. Яг хоо ойрын хугацаанд л үгүй л гэж бодож байна. Ойрын хугацаанд. Тийм. Би та анзаарсан би ингээд юмыг амар ингэж ялангуяа өөрийгөө амар мэдрэх дуртай байхгүй юу? Яагаад байгаа юм бэ гэдэг. Тэгээ яг одоо энэ цаг үед бол би нэг тийм сэтгэлзэн тусал санаа тэрэггүй л гэж бодож байна. Би зэрэг өөрөө ингээл те би зэрэг өөрөө одоо юу хэмдэ ингээл зөв хийх нь л үлчээд байгаа. Хангалттай л ойлгож мэдэрлээ, үзлээ те. Одоо зөв хийх нь үлдсэн. Тэр айцаа давж туулах нь миний хувьд одоо яг хамгийн том алхам болчихно тийм. Өөрийгөө сорих нэг юм. Тийм. Тэгтээ юу сая 9 сард бол уулзах бол үе амар байсан тийм. Тухай маа найз өнгөрсөн. Тэр үстэй амар байсан. Тэгэл даваал гарцсан л та. Юм шиг ба. Миний хувьд болохоор өөрч чи юуг санал тавих гээд байна вэ гэхээр нэгэнт бас шин зүйлийг мэдэрч туршиж үзсэн болохоор дараагийн удаа магадгүй сэтгэл тавгууцах тийм ганцаардлыг мэдрэх магадгүй тодорхой хэмжээний сөрөг бодлууд илүү давмгай төрөх үед нь урдных байдлаар архины талаар сонгох биш. Магадгүй энэ ярилцлага, энэ имчилгээний хэлбэрийг сонгоод дахиад оролдоод үзээрэй гэдэг санал тавих гэдэг. Тэгээд үүд хаалга байнгын нээлттэй байх учраас хандахыг хүсье. За. Баярлалаа. Би бас ерөн санал нэг байна. Тийм. Одоо тийм ер нь тийж ботсон юм. Тийм яг хэцүү үед идэгтэй хүнд хандаад үзье. Найз мессеж биш тийм яг мэрэгжлийн үед. Тийм. За өнөөдрийн ярилцлагт хүрэлцэн ирж оролцсонд баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн. За. Хүмүүрд тусламж хэрэгтэй. Хамтдаа ярилцаж, хамтдаа шийдэ. Сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг Хүмүүрд